Яасан ч царайлаг жүжигч юм. Тэрийгээ дагаад яасан ч хүүхэнсэг юм гэмээр одоо айгүй олон эмэгтэйчүүдтэй уулж исэн. Ихнэртэй болсон ч гэсэн маш олон паян хил амнуудыг араасаа дагуулж исэн. Гэрлээ жилийн дараа ихнэр нь жирэмсэн байсан чинь бас ихнэрээ хуурсан юм цуурхалд орсон. Тэгээд ийм цуурхал нь бол баг Бянхууны бүх амьдралыг нь ингэж сүйтгэх үерхэж эхэлж исэн. Мэдээж хэрэг манай хоёр бол хоорондоо 11 насны бас зөрүүтэй. Зэмэтхан уу холон байна. Шинхэмжлэгтэй тавтай морил. Энэ удаагийн дугаараараа хүмүүсээс маш их асуусны үндсэн дээр Солонгос сонин хачин руугаа эргэж орох гэж байна. За хэрвээ санаж байгаа бол намайг эхнээс нь дагсан хүмүүс мэдэн дээ. Би ер нь бол анх Солонгос одуудын талаар аагаас нь яг хүртэл ингээ болсон бүх зүйлийг энэ ярьж бичлэг хийж эхэлж исэн. За яг тэрнтэйгээ адилаар өнөөдөр та нартай ер нь удаан хугацааны турш ярих гэж бодож исэн нэгэн одын талаар ярих гэж байна. Ер нь бол би нэг анх ийм сэдвтэйгээр бичлэг хийж эхэлсэн. Одоо энэ Бянхууныг ингэж судалж эхэлсэн. Ер нь бол нөгөө Солонгостой айгүй хөөрхөн алдартай ингээд олон бүсгүүчүүдийн хайрыг татдаг. За тэгэл дэлхийд даяарч гэсэн маш олон эмэгтэй фэнтэй ийм Солонгос гой одууд байгаа штэ эрэгтэй царайлаг. За тэр одууд буюу одоо тэр дундаас red flag гэж нэрлэгддэг одуудын талаар судлаад ер нь яагаад эдгээр red flag юм бэ? Яагаад ийм юм бэ гэдэг талаар ярих гэж байгаад тэгэхэд ингээд айгүй олон одууд байсан. Гэхдээ тэр болгоныг оруулах гэсэн чинь минийх бараг 2-3 цаг бичлэг болох гэсэн. Тийм болохоор ер нь ингээд нэг нэгээр нь оруулчвал илүү амар юм болов гэж бодоод нэг нэгээр нь авч оруулж байна. Тэгэхээр эхний дугаарт хамгийн эхний хүн бол та бидний сайн мэдих Бянхууны талаар ярих гэж байна. За энэ бол Бянхууны чинь нөгөө инха гэдэг тийм монголчуудын нэрлэг занснаар инха гэж дууддаг шүү дээ. Ер нь одоо энэ жүжигчин маань 1970 онд төрсөн. Гэхдээ яг карьерийнх нь оргил үе бол 90 оноос хойш явж эхэлсэн. Ер нь 90-с 2000-ад он бол зүгээр тий Аз байтугай л ингээд шуугилж исэн юм жүжигчин байгаа. За тэгээд тэрээр бол мэдээч хэрэг монголчуудад бол 2000 онд гарч исэн all-in буюу бүгдийг нь цуурлаараа нэлээд танил болсон. Тэгээ манай жүжигчин чи өөрөө эрэгтэй хүний хувьд үнэхээр царайлаг. Тэгээд скиллийн хувьд бол зүгээр тэр ур чадвар жүжиглэх арга барилаар үнэхээр одоо ингээд дээгүр бичигдэх тэр чухаараа одоо Солонгосын одуудаас арай залуудаа гэх юм уу те. Тэгээд Холливуудад гарч чадсан ийм цөөхөн жүжигчдийнх нь одоо нэг байгаа. Сүүлийн үед л одоо Солонгос жүжигчид Холливуудад нэлээд гараад байгаа болохоос биш сошиал медиа хөгжихөөс өмнө ингээд Холливуудад гарна гэдэг чинь бол маш том одоо хичээл зүтгэл одоо ур чадвар карьерийн үндсэн дээр гарч ирж байгаа зүйл учраас яахын аргагүй үнэлэх нь бол тодорхой. Яасан ч царайлаг жүжигч юм. Тэрийгээ дагаад яасан ч хүүхэнсэг юм гэмээр одоо айгүй олон эмэгтэйчүүдтэй уулж исэн. Ихнэртэй болсон ч гэсэн маш олон паян хил амнуудыг араасаа дагуулж исэн. За жүжигчний хувьд гэх юм бол одоо та бидний сайн мэдхээр Ким Тэ-хи, Чо Жи-вoo одоо нөгөө Диважингийн шатвал үү энэ гол дүрийн эмэгтэйтэй одоо үргэлжижсэн. Тэгээд Юу Ин-хэ байна, Хан Хё-жу байна, Ким Минэ байна. За Ким Минэ ч юм бол бүр ингээд нөгөө Солонгос одууд дундаа эмэгтэйчүүдийг нэлээ уурладаг гэсэн шүү дээ. Ягаад вэ гэхээр хамгийн Солонгосын байж болох шинэ залуу царайлаг эрэгтэй жүжигчтэй дандаа ингээд үргэлжижсэн нэр холбогдчихсэн. Сүүлд бол өөрөөсөө нэлээд ах 20 насны зөрүүтэй л үү тий. Тэр найруулагчтай суугаад ер нь бол жоохон харж ихсаалтанд ороод ингээд карьер нь жоохон унсан ч гэсэндээ гэр бүлийн хувьд хайр сэтгэлийн хувьд бол өөрөө нэлээ аз жаргалтай байгаа харагдаж байгаа. За тэгээд мэдээч хэрэг өөр эмэгтэй гэвэл бидний сайн мэдгээр Сун ер нь бол ийм англи нэрний юм байгаа даахгүй Сон Хё Кё гэд. Би өмнө нь ч гэсэн энэ Сон Хё Кёгийн хийжсэн бичлэгэн дээр нэрийг нь Сон Хё Кё гэд дуудаад тавьсан байгаа. Англи нэрээр нь гэх юм англи дуудлагаар гэх юм уу те. За тэгээд энэ хоёрын үерхэл болвол ингээд дэлхийн нийтээрээ ер нь фэнүүдийнх нь нэгэн хил амыг дагуулсан анх кино гараад тэгээд 2003 онд энэ бүгдийг нь цуврал гарангууд энэ хоёр чинь бие биедээ хайр сэтгэлтэй холбоотой дүрс тоглодог штэ тий. Тэгээд энэ цуврал нэлээ од болоо явж исэн чинь араас нь гол дүрийн хоёр жүжигчин маань үерхтийн байна гэдэг цуурхал гарангууд энэ хоёрын нэр хүнд чинь бүр бүүм гэд явчихж байгаа байхгүй юу. Тухайн үед болохоор энэ Бянхууны хувьд бол нэлээд карьертэй өсөж яваа жүжигчин байсан бол одоо Сон Хё Кёгийн хувьд бол нэлээд дөнгөж карьер нь эхэлж байгаа.
карьер нь эхлэхдээ ийм одоо киногаар эхлээд нэлээд амжилттай болж эхэлжсэн. Тэгээд хамгийн гол нь энэ хоёрыг үерхэд ямар асуудал байна вэ гэхээр нэг нь аль хэдийн карьертэй нөгөөх нь дөнгөж карьераа эхэлж байгаа залуу жүжигчин байгаад байна. Тэгээ энэ хоёр хоорондоо 11 насны зөрүүтэй байсан. За тэгээ хамгийн гол нь энэ хоёр ингээд хаач явсан байнга цуг харагддаг, инээж байгаа, аз жаргалтай, эхэндээ хүмүүс ингээд дургуйцаад байсан одоо ингээд дургуйцаад байсан бол ер нь ингэдэж штэ эрэгтэйг нь эмэгтэй фэнүүд нь харамлаад эмэгтэйг нь эрэгтэй фэнүүд нь эмэгтэй фэнүүд нь ч тэр ингээд нэг нэгнээс нь юм харамлдаг тохиолдол байдаг штэ. Энэ хоёрыг бол яг тэгжсэн байгаа. Тэгээ энэ хоёр ямар ч хэлсэн дүүлэн шүүгэнтэйгээр 1 жил үерхсэн. Тэгээ хүмүүс бол яг энэ хоёрыг солонгосын ит капл буюу тэг ингээд үнэхээр гоё хосууд энэ хоёр баг цаашдаа суундаа гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол үерхэж явах хугацаанд олон ярьслага дээрч тэр энэ Сон Хёко чинь Бёнхуныг миний анхны хайраа гэж бүр хэлж исэн байхгүй юу. Тэгээд ер нь бол энэ мэтчлэнгээр бүх зүйлүүдийг нь харах юм бол би бидээ үнэхээр хайртай гэж хэлмээр гэхдээ 1 жил үерхсний дараа салсан нь бас олон нийтийг үнэхээр цочруулд оруулсан. Одоо нөгөө Сон Хёко чи яагаад ингэж хүнтэй суудаггүй ирчүүд ингээд одоо тэгээ олон залуучуудтай уулздаг гэдэг нэр хүнд авсан бэ гэхээр ерөөсөө л ийм анхны харилцаа нь драматай эхлэнгүүтээ тэгээд салсныхаа дараа Бёнхуны өгсөн ярилцлагаас болоод Сон Хёкожийн цаашдын карьер дээр нь бас ингээд жоохон хар толгой бүлдээх үз юм болоод өнгөрсөн байгаамаа. Өөрөөр хэлбэл тухайн үед ингээд хүмүүс гайхаж байгаа яагаад салчуу ийгээ салчуу гэж бөө юм болж янгууд нөгөө залуугаар нь эмэгтэйгээр нь дөнгөж карьераа эхэлж байгаа Сон Хёкогийг ер нь бол нилээ шүмжилж исэн. Өөрөөр хэлбэл Бёнхун ингэсэн байхгүй яагаад салсан бэ гэдэг дараа нь нэвтрүүлэгт орохдоо хэлсэн чинь уг нь бол манай ээж намайг Сон Хёкотой ингэж гэрлүүлэх гэжсэн. Тэгээ гэхдээ тэр дөнгөж карьераа эхэлж исэн болохоор карьертэй илүү анхаармаар байна, ажил төрлөө ингэж хиймээр байна гэсэн юм утгаар татгалцсан байдгаа гэж ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгэл ингээл ярьслага өгчөнгүүд нөгөө залууч нүдэнд дулаахан айгүй олон фэнтэй байгаад байдаг. Тэгэл бүгд ерөөсөө ингэж Сон Хёког ингэ буруу болоод яваад өнгөрсөн юм аа. За харин Сон Хёко ч ингэж ер нь бол яг саяхныг бүртэл ч юм ингэ бүр ингээ бүх харилцаан дээрээ дандаа чимээгүй байдаг те минийч буруу тэрнийч буруу гэж ерөөсөө хэлдэхгүй бараг л нэг эр хүн шиг нэлээ тийм зантай надад санагдсан шүү дээ. Би нөгөө анхчлыг хийж байхдаа ингээ бүх талаар нь ярьж исэн те. За яг түүний дагуу ингээ нэг олон юм ярьдгүй байсан. Тэгээ сүүлд үгсэн ярилцлагандаа болохоор би түүнээс салснаас хойш 2 жилийн дараа уулзахад түүнийг өөр эмэгтэйтэй байхыг нь хараад миний сэтгэл маш ихээр өвдсөн гэж байгаа байхгүй юу. Ер нь бол салахтаа И Бёнхун салъя гэж хэлсэн байж магадгүй. Ягаад вэ гэхээр Сон Хёкогийн салсныхаа дараа ингээд бүр сэтгэл санаагаар бүр гүн унаад нөгөө анхных нь ярьсан шүү дээ. Сэтгэл санааны хямрал гүн ороод бүр ингээд гэр бүлийнхэн дараа нь таньдаг хүн харсан ч гэсэн бүр ингээд нүднээс гартлаа тийм амар турчсан байсан. Хоол унд бараг л идэхгүй байгаа гэдэг ингээд нэг тийм ер нь нэг юм угаасаа ингээд хайртай хүнээсээ салаад ялангуяа энэ нь тэгээд анхны хайр, анхны юм үерхэл байсан бол үнэхээр эргэжтэйч бэ эмэгтэйч вэ хэцүү санагдаж штэ тий. Тэгээд ямар ч байсан гэр бүл найз нөхдийнхөө тусламжтайгаар энэ хүнд нөхцөл байдлаас гарсан гэсэн. Хэдийгээр 2 жилийн дараа уулзсан ч гэсэндээ тэр хүн стилтэй ингээд нөгөө нэг И Бёнхуныг боддог байсан байгаа даахгүй тий. Тэгээд өөр хүнтэй байгаа нь айгүй хүнд санагдчихсэн. Тэгэл гэж хэлж байгаа нь бодоход нэр үнэхээр л амар хайртай байсан юм шиг бол санагдаж байгаамаа. За тэгээд ямар ч байсан энэ хоёрын салсан явдал нь бол эмэгтэйгийнх нь буруу болоод дуусчихсан. Одоо л хүмүүс Сон Хёког ингээд зүгээр ойлгож байгаа болохоос биш өмнө нь бол энэ мэтчлэнгээр өмнөх эксүүдийнх нь бурууг өөрт нь ингэж тохиж исэн байх нэ. За Бёнхун бол ингээд ер нь бол ингээд үргэж байгаа хүмүүсийг харахаар ихэвчлэн дандаа өөрөөс нь дүү төрлийн хүмүүс байгаад илээ. За ингээд хил ам ингээд салаад ингээд бас эн чинь 50 байгаагүй штэ тий. Тэгэнгүүт 2009 онд бас нэгэн хил аманд өртсөн. Энэ нь юу вэ гэхээр Kwon Min-young гэдэг нэг олонний танил биш зүгээр жирийн нэгэн эмэгтэйтэй үерхдэгэ гэсэн юм мэдээлэл гарсан. Ялангуяа энэ эмэгтэй нь олон нийтэд гарч ингээд Бёнхуныг шүүхэд өгсөн байгаа байхгүй юу? Яасан бэ гэсэн чинь намайг өөртөө гэрлэн гэж амласан. Тэгээ энэ эмэгтэй болохоор Канадад амьдардаг. Тэгээ тэгэж амласан учраас Канадад байгаа өөрийнхөө бүх карьер марьерийг орхиод Бёнхунтай ирээд хамт амьдрахад ингээд бэлэн байсан бүх юмаа зориулахад бэлэн байсан гэсэн чинь нэг л өдөр Бёнхун ингээд ерөөс энэ эмэгтэйтэй ингээд харьцаа болцсон. Ерөөс огт танихгүй хүмүүс шиг ингээд болчихсон юм гинэ. Тэгээд энэ өөрт нь учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжлээд шүүхэд өргөдөл гаргасан байлээ. Энэ үед болохоор чинь Бёнхун 39 настай энэ эмэгтэй нь 22 настай байсан.
шүүхэд болохоор 100 сая воныг Бянхунаас нэхэмжилж юм гомдол гаргасан. Гэхдээ одоо шүүх хурлын явцад энэ юу ячихсан? Энэ эмэгтэй нь өөрөө алга болсон гэсэн үг. Ингээд гомдол гаргасан хүн өөрөө алга болчоор тэр хэрэг чинь цаашаа үргэлжлэхгүй шүү дээ, тэ. Тийм болохоор ингээд энэ хэрэг ер нь бол чимээгүй болоод өнгөрсөн. Тэгээ 100 сая воныг нэхэмжилсэн гэхээр магадгүй энэ мөнгийг нь өгчихсөн байж магадгүй, ямар ч л байсан Бянхун бол энэ хил амыг дарахын тулд нилээн одоо хөрөнгө мөнгө зарсан гэж хүмүүс бол үздэгюм байлээ. Энэ хил ам ингээд намжтал одоо нэг хэдэн жил байгаа хгүй. Тэгээд яг энэ 9-10 онд бол ингээд Бянхун чинь Холливуудын карьераа үргэлжлүүлж исэн. Тэгээд гадаад дотоод руу явж ингээд кино минон тоглох шаардлагатай болж исэн ийм эд карьерийнх нь бас оргил үеүүдийн нэг байсан. За тэгтээ тэрээр 2013 онд ийм энэжүнтэй гэр бүл болсон. Гэрлээд жилийн дараа эхнэр нь жирэмсэн байсан чинь бас эхнэрээ хуурсан юм цуурхалд орсон. Тэгээд энэ цуурхал нь бол бараг Бянхуны бүх амьдралыг нь ингэж сүйтгэх гэх юм уу юу сүйтгэхэд нэлээд ойртсон маш хүнд маш ноцтой хил ам байсан. Яагаад вэ гэхээр ийм хүн чинь өөрөө нөгөө нэг дөнгөж карьераа эхэлж байгаа залуу жүжигчин байсан. Энэ хоёр чинь бас хоорондоо насны зөрүүтэй байхгүй юу? Тийм учраас одоо ингээд эхнэр нь ялангуяа жирэмсэн гэж байхад өөр эмэгтэй тэгээд бүр хоёр эмэгтэйтэй ингээд нэр холбогдсон нь жүжигчний карьерийг бүр унгах шахлаа. За яасан бэ гэсэн чинь модель Lee Ji-yoon болон Glam хамтлагийн Kim Da-hee гэсэн хоёр эмэгтэй энэ Бянхуныг сүрдүүлээд 5 тэрбум воныг 2014 оны 8 сард нэгсэн юм байна. Ер нь бол Бянхунаас энэ гурвын хамт байгаа бичлэгийн жоохон онцгүй байдлын тэм төрлийн бичлэгийг Бянхунд сүрдүүлэг болгож ашиглаад blackmail хийж гэсэн үг байхгүй. Мөнгийг нэхэмжилсэн. Гэхдээ энэ хоёрын төсөөлөөгүй нэг зүйл болсон нь юу вэ гэхээр Бянхун энэ мөнгийг өгөх биш харин эсэргээрээ энэ хоёрыг намайг blackmail хийж, намайг сүрдүүлж ийн гэж шүүхэд гомдол гаргаад өчгсөн. Тийм болохоор энэ хэрэг нь одоо ингээд Солонгос даяар хүн болгон мэдэж ингээд цуурайцсан гэсэн үг. За яг юу болсон юм бэ гэхээр энэ хоёрын эмэгтэйгийн хэлж байгаа нэрээ энэ хоёр чи юу байгаа шүү. Энэ үед чинь Бянхун чинь 44 настай. Тэгээд энэ хоёр нь болохоор дөнгөж 20-25-тай хүмүүс эмэгтэйчүүд байсан. За тэгээд энэ үйл явдал бол 2014 оны 7 сарын 1-нд болсон гинэ. Энэ Da-hee, Ji-yoon, Бянхун гурван ингээд сууж исэн. Тэгээд Da-hee нь болохоор нөгөө Glam хамтлагийн гишүүн нь болохоор Da-hee нь болохоор энэ хоёрын голд нь сууж исэн байна л да. Тэгсэн чи Бянхун байраа суулчихгээд энэ хоёрын голд орж суух буюу Ji-yoonтой ойртож суухыг хүссэн гинэ. Ji-yoond ингээд ер нь бол ингээд талтай байгаа ингээд хамттай байгаагаа илэрхийлсэн чинь Ji-yoon тухайн үед ингээд шууд татгалцсан. Тэгээд ер нь тухайн үед ч гэсэн Ji-yoond ингээд төлөвлөдөөгүй төлбөрөө зөндөө байсан. Тэгсэн чинь Бянхун би ингээд төлбөр тооцоо санхүүгийн хувьд ингээд чамд тусалъя гэдгсэн гинэ. Тэгсэн ч гэсэн Ji-yoon ер нь бол татгалцсан гинэ. Тэгээд 2 хоногийн дараа дахиад энэ гурав чинь нөгөө Ji-yoon-ыг гэрт уулзсан гинэ. Тэгээд асуулт хариулт асуудыг юм хүзэр тоглосон юм байна. Тэгээд хүзэр тоглож байгаа Ji-yoon нь хожигдсан чинь Бянхун түүнээс за тэгвэл намайг үүнс гэж хэлсэн гинэ. Тэгсэн чинь нөгөөх нь татгалцсан чинь Бянхун албаар ингээд Ji-yoon-ыг өдөөн хатгасан тийм асуултуудыг асууж эхэлсэн байна. Тэгээ хэдэн 7 хоногийн дараа бас Ji-yoon-ы төрсөн өдөр болонгод Бянхун тэрэн дээр нь очсон. Тэгээд ер нь бол бид нь ингээд дургу ахт нь бие мэгдэн хүрч эхэлсэн гэсэн ийм тайлбаруудыг гаргасан. Тэгээд энэ маргаан явж явах хугацаанд хоёр талаас аль баримтыг гаргаж ирээ. Тэгээд энэ хоорондоо чатлж исэн чатнуудыг нь хүртэл гаргаж ирж исэн. Тэгээ уг нь бол нэг талаараа энэ Ji-yoon ч ингэж байгаа хгүй. Би өстө Бянхуныг ерөөсөө таахгүй те. Би ерөөсөө тоохгүй. Ингээл надад туслая гэж би үгүйгээл татгалзаад гэсэн ингээд нэг тиймэрхүү vibe өгчөнгүүд нөгөө тал Бянхун болохоор чинь нөгөө тал Бянхун биш шүү. Нөгөө чатн дээр нь болохоор Бянхун эсэргээрээ Ji-yoonтой уулзмааргүй байгаа, ингэмээргүй байгаа гэсэн нэг тиймэрхүү чатнууд дийлэнх байсан учраас ингээ ярьж байгаа юмнууд нь жоохон зөрөлдөөд байсан. Гэхдээ нэг зөрөлдөөгүй зүйл нь юу юм бэ гэхээр энэ Бянхун энэ Ji-yoon-ыг бол сонирхсны хувьд бол сонирхсан, уулзаж үзсний хувьд бол уулзаж байсан юм шиг байлээ. Тэгээд уулзгаа боллоо гэд хэлсэн учраас Ji-yoon тэрэнд нь уур нь хүрээ, тэрэнд нь сэтгэл санаа нь ингээд өвдөөд гэх юм уу те. Уур нь хөрөнгөтэй шууд Glam хамтлагийн гишүүн Da-hee-тэй нийлж яагаад энэ комбог зохиосон юм бэлээ. Комбо буюу энэ арга залийг тийм үү. Da-hee яагаад энэ хэрэгт оролцсон бэ гэхээр өөрийнхөө entertainment-ний
Эн чинь нөгөө нэг одоо энэ idol болох гэж байгаа хүмүүс чинь entertainment-тэй тодорхой хэмжээний гэрээ байгуулдаг тий. Тэгээд нөгөө нэг хэрвээ ингээд нөгөө хамтлаг ашиг орлого ерөөсөө олохгүй байвал эн чинь нөгөө тухайн хүн дээрээ үүрэг болж ингэж үлддэм шиг байлээ. Тийм болохоор эн чинь нөгөө агентлагтай ойролцоогоор 300 сая воны өртөө болчихсон байсан учраас энэ өрнөөсөө гарахын тулд энэ хоёр нийлж яагаад ийм арга зайлыг сэвсэн юм бэлээ. Тэгээд энэ нь шүүх хуралдааны явцад бол тодорхой болсон. За тэгээд эн чинь ингээд нөгөө энэ хэрэг чи 2014 онд эхэлсэн. Тэгээд ингээд хэрэг бүрэн шийдвэрлэлээ болол ингээд 2015 хүртэл ингээд жил дамнаад явчихж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хугацаанд бол эхнэр нь өөрийнхөө төрсэн гэрлөө буюу ээжийнхаа гэрлөө буцсан гэж хэлээ. Энэ очин гэрлээ дуудаагүйсэн шүү дээ. Тэгээ ээжийнхаа гэрлөө буцсан гэсэн. Тэгээд ээжийнхаа гэрлөө буцсан нь болохоор биенхуутай хэрэлдээд буцсан юм уу? Эсвэл бол үгүй ингээд мэдээж хэрэг шоконд орсон л байгаа л да. Гэхдээ бас нэг талаараа нөгөө нэг эдний гэрийн гадаа маш олон сэтгүүлчид ингээ хүмүүс очиод ийсэн учраас амар жимээр байхын тулд бас ээжийнх руугаа явсан гэдэг юм байлээ. Уг нь бол карьер нь өсч явсан жүжигчний хувьд ийм хил ам тэгээд эн чинь баг анхны удаа биш. Тэгээд ихнэр нь жирэмсэн байгаад байдаг. Энэ үед чинь нөгөө нэг ерөөсөө Янхууны нэр хүнд баг унангаа алдаад маш олон брэндүүдтэй ингээд гэрээ байгуулсан бол тэр брэндүүд нь гэрээгээ таслаад кинонд олон дүр авсан байж шууд киноных нь дүр мөр cancelдаад ингээд рекламнуудаас хасагдаад гэл ер нь бол нилээ ийм хэцүү байдалд орсон. Тэгээ Солонгос чинь юу яадаг штэ тэгээ би одоо нэг брэндтэй хамтарлаа гэж бодоход одоо энэ брэнд маань үгүй би ямар нэгэн хил аманд орооцолтонгууд энэ брендийн нэр хүндэд нөлөөлж байгаа учраас энэ брэнд чинь нөгөө надад өгсөн мөнгө төгрөг юутэй хийдгээгээ буцаад нөгөө ордоосоо ингээд олны танил хүнээсээ нэхэмжилдэг нь штэ тий. Тэгээ тийм үйл явдал бол энэ Бяхуны хувьд бол болсон байх нэ. Тэгээд олонний жишгээр мэдээж хэрэг ингээд ийм асуудалд орсон хүн бол эхлээ фэнүүдээс уучлалт гуйх хэрэгтэй тий. Олон нийтээс. За тэгсэн чинь Бяхун ингэж хэлсэн байна. Энэ нь анханасаа төлөвлөгдсөн эсвэл би сүрдүүлэхэнд орсноос үл шалтгаалаад бүх зүйлийн эхлэлээр нь миний анхаарал болгоомжгүй жаргалаан таахгүй зовлонгоос ер нь бол үүдэлтэй. Би өөрийнхөө хийсэн үйлдэл гүнээсээ харамсаж байна. Би бүр энэ болж байгаа үйл явдлыг бүх амьдралынхаа туршид ингээд санаж явах болно. Олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчний хувьд би тэр их хариуцлагыг ясмахандаа тултал одоо ингээд тэр их хариуцлагыг ясмахандаа тултал мэдрээд ингээд хариуцлагатай байх ёстой гэдэг нэг иймэрхүү байдлаар уучлалт гуйсан эхнэрээсээ ч тэр олон нийтээс ч тэр. За тэгээд хэргийн үйл явцын тухайд гэх юм бол 2015 оны 1 сард бүрэн шийдвэр нь гараад энэ хоёр эмэгтэйд нөгөө хүнийг ингээ блэкмейл хийж сүрдүүлсэн дээр нь 1 жил болон 1 жил 2 сарын 20 ялаар ингээ тус шийдэгдээд хоёуланд нь 2 жил орчмын юм тэнсэн харгалзах ялыг бол бас өгсөн байлээ. Тэгээ энэ хоёр бол хоёулаа гин бурууга ухаарцгаагаад ер нь яагаад ийм юм хийх болсон юм бэ буюу миний өмнө нь тайлбарсан тэр одоо шалтгаануудыг хэлсэн байна. Ер нь инкинтэй ингээд угаасаа ингээд амжилттай яваа эр хүний ард эмгтэй хүн байдаг гэдэг чинь үнэн байгаа хгүй. Энэ бүх хүн нөхцөл байдлуудаас Бяхуныг гарахад бол бас эхнэрийнх нь нөлөө гэр бүлийнх нь хүч бол нэлээд нөлөөсөн. Эхнэр нь эргээд ингээд уучлаад нөхөртөөгөө нийлэнгүүд ингээд ядчил ингээд нам жим болчихж байгаа хгүй. Тэгээд 2015 оны 3 сард хоёр хосмон хамгийн анхны хүүгээ үлгэдэж авсан. Тэгээд 23 оны 12 сард охинтой болцгоосон байна. За ингээд энэ цаг мөчөөс хойш ер нь бол энэ Бяхун одоо нэрээ ясмахандаа тултал ойлгосон байх уу. Одоо family man гэдэг нэг юм family man имижтэй болж эхэлсэн. Ер нь бол ингээд гэр бүлсэг тиймэрхүү ийм vibe хүмүүст өгч эхэлсэн. Харьцангуй нам жим байж эхэлсэн байна. За тэгээд дээрэс нь эхнэр нь бас тухайн үед ингээ нэвтрүүлгээр орж явахдаа ингээ нөхрийнхөө тухай ярьж байгаа яриануд нь мэдээж хэрэг манай хүний нэр хүндийг өсгөхөд бол жоохон нөлөөлсөн. За эхнэр нь яагаад нөхөртөөгөө суух болсон тухайгаа хэлсэн чинь би ингээд дөнгөж карьераа эхэлж исэн. Тэгээд ингээд хөдөө кино зураг авалттай байсан. Тэгээд 30 минут намайг харахын тулд 3 цаг чамаагүй жолоо бариад над дээр ирж уулздаг байсан. Хэрвээ хин нэгэн одоо миний төлөө ийм хичээл зүтгэл гарахгүй бол би яагаад тэр хүнийг сонгох ёстой юм бэ гэдэг ийм асуулт надад төрсөн гэх юм уу. Тэгээд ийм сэтгэл төрсөн. Тэгээд ер нь бол энэ мэтлэнгээр Бяхуны энэ гаргаж байгаа сэтгэлний эхнэрт нь нэг тийм яг л энэ хүн би энэ хүнтэй суух ёстой гэсэн ийм мэдрэмжийг бол өгсөн байлээ. За тэгэхээр хэдүүлээ одоо ингээд их нэртэйгээ танилцсан түүхийг яриа л та. За энэ хоёр маань
танилуудын хүрээнд оройн хоолнд орж байхдаа эхнэртэйгээ танилцсан. За тухайн үед болохоор эхнэр нь дөнгөж карьераа эхэлж исэн. Нөхөр нь болохоор юу яаж яасан ч яг л угаасаа айл хэдийн юм нэг карьертэй байгаад байгаа шүү дээ тий. Тэгээд энэ хоёр ер нь бол шууд ингэж үерхэж эхэлж исэн. Мэдээж хэрэг манай хоёр бол хоорондоо 11 насны бас зөрүүтэй. За эхнэр нь ингэж хэлсэн. Бид ингээд жил орчим болсны дараа бянхун ингээд хилийн чандад буюу нөгөө хоол өөр улсад ийм удаан хугацааны кино зураг авалтаар ингээд явах ёстой болсон. Тэгээ би ч дөнгөж карьераа эхэлж байсан. Тэгээд чи бянхун надаас чи гэрлэхэд бэлэн биш байгаа тийм үү гэд бит хоёр уулзгаа болсон байсан. Ягаад гэвэл нэг талдаа нөхрийнх нь гэрлэх нас болчоод байдаг, нөгөө талд эхнэр нь дөнгөж ажиллаа хийж эхэлж исэн байгаа байхгүй. Тэгээд ингээд гэрлэхэд биш байгаа юм байна гэд хин хинийхээ одоо нөгөө нэг нөхцөл байдлыг гүндлээд энэ хоёр түр хугацаанд салж исэн. За тэгсэн чинь нөхөр нь хэлсэн ярьсландаа болохоор ийм хэмжээнд дөнгөж ингээд ажил авч эхэлж дөнгөж л ингэж карьер нь эхэлж исэн. Харин би ихэнх тохиолдолд маш завгүй ажилдаа явдаг байсан. Бит хоёрын хооронд уулзахад бол үнэхээр хэцүү байдаг байсан гэж хэлж исэн. За тэгээд энэ хоёр ингээд түр нэг жил үерхэд ингээд салцсан байгаад байгаа шүү дээ тий. Үерхэд салсны дараа 3 жилийн дараа шүү заяа гадаадад байхдаа би хүн ихнэрлүүгээ залгасан гинэ. Тэнгүүтээ би одоо ингээд Солонгост очих гэж байна. Тэгээ хоёлаа ингээд Солонгост очихдаа би чамтай ингээд уулзаж болох уу гэж асуусан юм байна. Тэгсэн чинь зөвшөөрөөд би нөгөө нэг гадаадад хийжсэн киноны зураг авалтанд дуусаа Солонгост очиж шууд энэ Минжэнтэй уулзаад тэгээд энэ хоёр буцаад шууд үерхэж эхлээд 2013 оны 8 сарын 10-нд хоорондоо ингээд гэрлэхээр шийдсэн байна. За тэгээ гэрлэлтийн тухай хэлэхдээ эхнэр нь үннийг хэлэхэд би гэрлэлтээ нэлээд хойшлуулж байсан. Би илүү олон төслүүдэд ажиллахыг хүссэн. Бянхун болохоор зүгээр л чи ер нь надтай гэрлэх юм уу л гэж асууж исэн. Тэрнээс одоо гэрэл энтер гэж хэлээгүй гэдэг утгаар шүү. За ер нь ингээд хойштоо хэдэн жилийн дараа чинь тэгээ ер нь ингээд хоёулаа гэрлэхний эцтэй гэсэн нэг тиймэрхүү юм асууж исэн. Хэрвээ би хойшлуулахыг хүсээ дахиад жоохон ажиллаа хийхийг хүссэн бол бянхун ч гэсэн миний энэ шийдвэрийг хүндэтгэх байсан. Тэгээд би надад ингэж их таалагдсан хүнтэй урьд өмнө нь хизээж уулзаж байгаагүй. Би ажиллаа хийх дуртай ч гэсэн аль хэдийн ингээд шийдвэр гаргачихсан. Би тэр үед гэрлээгүй бол одоо ч гэсэн ингээд гэрлээгүй байх байсан гэдэг ийм одоо тайлбарыг бол хэлж исэн юм байлээ. Тэгээ ер нь бол за тэгээд энэ хоёрын маань хайр дурлал бол нэг иймэрхүү байдлаар өрнөсөн. Тэгээ сүүлийн үед нэлээд алдартай болсон тий. Тэгээ манай жүжигчнэр гэрлэх санал тавихтаа болохоор ингээд зүгээр ихнэртэй чи ингээ миний зүрх сэтгэл дотор маань байнга байдаг шүү гэдгийг л батлахыг хүссэн, харуулахыг хүссэн гэсэн тийм ч утгаараа энэ хоёр ч хоёулаа жүжигчин байгаа. Тэгээ яг тухайн үед болохоор Red 2 кино нээлттэй хийчихсэн байсан үе юм бэлээ. Нэрээ та нар Red 2-ыг үзчихсэн үү? Амар гоё кино шүү. За тэгээд Red 2 хийчихсэн, нээлттэй хийчихсэн байсан. Тэгээд яг киноны нээлтний үеэр ингээд нөгөө нэг ихнэр мэхнэртэйг ингээд кино минийгаа үзүүлдэг штеп. Яг кино театрт тэгэж кино нээлттэй хийгээд үзүүлснийхаа дараа кино дууслаа шууд би хууны нөгөө гэрлэх саналын бичлэг гарч ирсэн юм байлээ. Тэгээд ийм кино театрт гэрлэх санал их нэртэй тавьж исэн. Тэгээд хоёулаа жүжигчин хүн учраас энэ нь ч гэсэн ер нь бол айгүй гоё гэрлэх санал байхаа гэж бодоод нөхөр нь ийм гэрлэх санал тавьж исэн юм байлээ. За ингээд амьдралын туршид явахад ингээд гэрлэлтийн туршид бол ийм олон зүйлүүд болсон ч гэсэн хос хоёр маань яг нэг нэгнийхээ тал зогсож ингээд одоо хүртэл ийм аз жаргалтай хамтдаа байгаа юм байна. За эхнэрийнх нь хувьд гэх юм бол YouTube сувагтай байлээ. Тэгээд ер нь влог хийдэг одоогийн байдлаар ийм байгаа юм байлээ. Тэгээд нөгөө Солонгос чинь хичнээн чи алдартай жүжигчинч байна уу, үгүй ч байна уу? Шууд дараа нь кино урлагттай ингээд жүжиглээд явах хэцүү байдаг штэ тий. Тэгсэн чинь Минжун ч гэсэн гэрэлснийхаа дараа бүр амар гайхсан гэсэн тий. Ингээд юу илээ би чи гэрэлцсэн билүү? Яагаад гэртээ байгаа вэ гэж ингэж бодож исэн гэсэн. Тэгэхээр ингээд нөгөө гэрлээд гэртээ байх, үр хүүхдээ өсгөх ингээл тэ гэрийнхээ ажлыг ар гэрээ ингэж авч явна гэдэг чинь бас айгүй өндөр том хариуцлага байгаад байгаа байхгүй. Тэгээ энэ мэтчлэнгээр за түүнээс гадна бас Монголд ингээд нэг юм хөөрхөн бичлэгүүд нь яваад исэн штэ. Энэ хоёр ч нөгөө нэг 10 хэдэн насны зөрүүтэй байгаа штэ тэ. Тэгсэн чи эхнэр нь юу яаж байгаа байхгүй. Нөхрийнхөө энэ насны зөрүүтэйг ингээм амар хөөрхөн хошин байдлаар ярьдаг. Энэ хоёр чинь телевизийн маш олон нэвтрүүлгүүдэд ордог. Тэгсэн чи эхнэр нь Америкт байхдаа нөхртөөгөө яриад тэгээд нөхөр нь гарах хэрэгтэй байна гэсэн чинь нөхртөө нөгөө уцаар ингээд такси дуулаад өгсөн чинь нөхөр нь бүр
ийм зүйл боломжтой гэж юу гэд гайхажсэн гэд тэрийг нь хүртэл ингээд ярьжсэн. Тэгэхээр бас ингээд насны зөрүү мөрөө бас ийм хөөрхөн хөөрхөн зүйлүүд амьдрал дээр бас ингээд чимэг болоод гэх юм уу тийм ингээд нэг юм амьдралыг арай хөвгөлтэй болгоод бас юм насны зөрүүтэй асуудад гоё байдаг юм шиг байна лээ. За тэгээд хэдийгээр ингээд царайлаг сайхан жүжигчин ч гэсэн иймэрхүү байдлаар дандаа эмэгтэйчүүдтэй холбоотой ийм хил аманд орж исэн байна. За тэгээд би дараагийн дугаараар өөр red flag-уудыг за энэ гэхдээ яг red flag биш би зүгээр ингээд арай ингээд хүүхэмсэг талтай юмаа гэдэг утгаас нь одоо энэ бинхоны энэ болцооны амьдралын талаар бол хуваалцсан карьерийн хувьд бол бүр амар түс тас хийсэн юм бол нэх байхгүй хгүй юу жүжиглээл юмаа хийдгээрээ хийгээл карьер нь өсгөр ингээл явж байгаа. Бусад эрэгтэй жүжигчдийн хувьд одоо red flag ч юм уу сүүлийн үед нэлээд фэнүүдээсээ жоохон дургуг нь хүргээд байгаа тийм жүжигчдийг би цувралаар оруулах болно. За тэгээд энэ удаагийн дугаар маань та нарт таалагдсан гэдэгт гүнээсээ итгэлтэй байна. Тэгээд бичлэгээ дуустал нь үзсэн шүү хулаан гэдээ уламжлалт ёсоор яг нь лайка дарж баталгаажуулаарай. Тэгээд та нарт харин ямар санагдаж байна да тэр талаарх сэтгэлээ комент хэсэгт үлдээгээд эсвэл дараагийн red flag бишээ. Тэгээд дараагийн эрэгтэй жүжигчнэр хэнийг ярилцмаар байгаа тэр талаарх сэтгэлээ үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.